соронзон орон дотор оруулсан гүйтэлтэй жазны хэсэг бүрт амбрын хүч үүснэ. За бүгд энэ нэгт үүсч амбар хүчний чиглэлийг барай. Зүүн гарын алгыг соронзонгийн N руу харуулад дөрвөн хураг дээш нь буй гүйлийн чиглэлийн дагуу барилуулвал эрхий уруу төл гүйтэй жазны энэ хэсэгт амбар хүч нь харин гүйтэй жазны энэ хэсэгт зүүн гарын дүрмээр амбар хүчийг олох юм бол тэгэхээр энэ хоёр эсрэг чиглэлтэй хүчний улмаас жазны эргэлдэгт хэрэгтэй харьцангуй хүчний момент басна. Ийм учраас жаз эргэлддэг байх нэ. Гүйтэй жазыг соронзон оронд оруулахад тэнхлээ тойрон эргэлддэг энэ шин чанарыг ашиглан цахилгаан мотор хийдэг. Цахилгаан мотор нь хамгийн энгийн эргэл бол цахилгаан сэлс. Бас дэрил байна. Өрөм дэрил. Бас цахилгаан хөрөө. Янз бүрийн принтер сканерыг эргэлдэгч бол тэр битгэл цахилгаан мотор ашигласан Prusa хэмээх Toyota Японы Toyota үйлдвэрийн машин байдаг.